Түүхэн хаттын тухай шинэ подкастаараа уулзж байгаадаа баяртай байна. Монголын ариун түүх шастрт Сувд Эрдэнэ мэт гэрэлтэн үлдсэн гайхамшигт Монгол хаттын түүхээр аялуулж байгаадаа баяртай байна. Мөн энэний сувгийг дагдаг, subscribe дарж нэгдсэн, дэмжлэг илгээдэг бүх сонсогчдод баярлалаа. Энэ удаа тэр болгон хүмүүсийн сайн мэдтгүү нэг ноцлог түүхтэй хатны тухай ярих гэж бодож байна. Өмнөх тааж хатны түүх таалагдсан баха гэж бодож байгаа. Яг кино шиг тийм дулаан дүүрэн амьдралтай хатан байсан шүү дээ. За энэ удаа Сорхогтон хатны төрүүлсэн 4 их хааны нэг Хүлэгвэн хааны их хатан Докуз буюу Тогс хатны түүхийг ярьцгаая. Хэдийгээр Хүлэгвэн хаан анх Гуйг гэдэг хатныг сүү бэлэг тавьж буулган авсан боловч их хатны эрх мэдэл нь Тогс хатанд байсан гэж үздэг. Монголын түүхэн хүмүүс. Хүлэгвэн хааны олон хат дотроос Тогс хат нь их хатан нээжээ. Хэдийгээр Хүлэгвэн хаан Гуйг гэдэг хатныг сүү бэлэг буулгаж хатан болгон авчээсэн боловч их хатны асар их эрх мэдэл зөвхөн Тогс хатанд байсан байна. Хүлэгвэн хаан буюу хулгай, үлэхүү, хүлэг гэж нэр алдрын олон янзаар түүхэн сурвалжууд шаштрт дууддаг энэ хаан 1217 онд төрж 1265 онд тэнгэр талжээ. Хүлэгвэн баруун өмнөд Азийн уудам их газар нутгийг эзлэн Монголын эзэнт гүрний нутгийг асар их өргөжүүлж Персийн Илхан тулсыг байгуулсан Чингис хааны залгамжлагчдын дундаас төрсэн томоохон удирдагч их хаадын нэг байлаа. Ислам шашинтны 2 томоохон төв болсон Багдад, Дамаск балгадууд Хүлэгвэн хааны гарт орсноос болоод исламын шашны төвийг Кайрын мамлюкууд руу шилжихэд хүргэж байсан тийм хүчирхэг хаан байлаа. Хүлэгвэн хаан бол Тулуй, Сорхогтон бэх хатан хоёрын 3 дугаар хүн. Мөнх хаан Хувлаа-Цэцэн хаан хоёрын дүү, Ариг бүх хааны төрсөн ах. Хүлэгвэн хаан 13 хатантай 21 хүүхэдтэй байсан түүхэнд тов тодорхой бичигдэж үлджээ. Тэр олон хаттын дундаас иш хатан буюу их хатан Докуз хэмээх Тогс хат юм. Докуз гэж зарим баримтад бичээд байгаа нь бас л өнөө ислам шашинтнуудын түүхчид бичгийнхаа галгаас олж ингэж гуйснаас биш Тогс гэдэг нэртэй хатан байжээ. Тогс хатан бол онхны хүү Абагуугийн охин Хэрээд аймгийн уг гаралтай бүсгүй байсан. Тогс хатан бол эцэг Тулуугаас нь хүлэгүүд ирсэн хаттын нэг байсан болохоор маш их эрх мэдэлтэй тийм бүсгүй байсан. Тулуу хаан Оксуз гэж мөрнийг гаталсныхаа дараа гоо зөкслөн цэл залуу Тогсыг хатан болгож авсан ч гэсэн ханилж удаан амьдарч чадаагүй тэр жилдээ таалал олжээ. Тэгэд нөгөө монголчуудад одоо уламжлагдсан ирсэн асархуу яс гэж нэг яс байснаа да. Ах юм уу аавынхаа үлдээсэн ихнэр хаттыг хүү юм уу төрсөн дүүнэр нь өөртөө авдаг. Тэгээд тэр хатан ч ингээд бэлэвсрээд үлдчихэж байгаа. Тэрийг ингээд ивэлдээ авах ёстой гэдэг ийм нэг ёсноос үүдээд цэл залуухан Тогс хатныг Хүлэгвэн авсан. Тогс хатан одоо Хүлэгвэн хааны ээж Сорхогтон бэхтээ Ухсан аймаг нэгтээ Хэрээд бүсгүй байснаас гадна Хэрээдүүд ер нь загалмай шашинтай байсан болохоор энэ нь бол Христос шашинт бүсгүй байсан. Тогс хатан өөрөө ийхүү загалмайтан учраас Христийн шашныг онцгой ивэлдээ авснараа түүхэнд тэмдэглэгдсэн хатан. За ингээд Тогс хатан Хүлэгвүүгийн их хатан болсноос хойш Хүлэгвүүгийн улсын загалмайтнууд ихэд толгой гэдгэр хүчрэхэг болсон байдаг. Хаанч иш хатанда таатай байлгахын тулд Христийн шашинтнуудыг онцгой ивэлдээ авсан болохоор Хүлэгвүүгийн улсад Христийн сүмүүд газар сайгүй борооны дараах мөг шиг дэлгэрч байжээ. Бас нэг сонирхолтой баримт нь энэ Хүлэгвэн хааны анх сүй тавьж буулгаж авсан Гуйг хатан нь Чингис хааны охин Чичээхэн гүнж төрөлчийн хүргэн хоёрын
дундаас төрсөн охин. Тэгэхээр хөлөгөөч одоо толон хүүхэд гуйг гэдэг хатан нь болохоор Чингис хааны гүнж жижигхний хүүхэд гэхээр ингээд үеэлүүд хоорондоо ургалсан байна. Төрөчийн подкастт ч гэсэн дордчихсэн. Ер нь энэ алтан ургийнхан ч ах トゥ усын хүүхдүүд л хоорондоо ургалаад нэг яг Европынхан исламынхан шиг байсан байна. Ингэж одоо үеэлүүд ургалахдаа нөгөө ясан төрлийн ах トゥ усын хүүхд биш одоо эрэгтэй одоо удмынхан эмэгтэй удмынхантайгаа гэрлэхэд зүгээр гэж үздэг байсан юм шиг байгаа. Тэгэл энэ алтан ургийн эрэгтэй удмынхан дандаа эмэгтэй удмынханаас одоо шууд Чингис хааны охиных нь хүүхэдтэй эсвэл ээжийнхаа ухсаатай ээжээ одоо эмэгтэй төрөл гэж үзэж штэ. Ингээд гэрлээдсэн байгаа. Гэхдээ одоогийн энэ гений шинжилгээ ухаанаар үзэхэд бол энэ эмэгтэй эрэгтэй гэлтгүй яг 2 дахь үеийнхэн бол хэд цус ойрол байсан байгаа юм л да. За тэгээд хөлөгөөгийн бас нэг хатан үлзийн гуйг хатантай эцэг нэгтэй ойр дугсааны төрөлжин үргэний охин байсан байлээ. За тэгээд хутуу гэдэг бас нэг хатан бүрт хатантай адилхан хонгород аймагаас ирсэн бүсгүй байсан. Хөлгөө хааны олон хаттын дундаас ихэд нэртэй хатан бас 900 гэдэг хатан. 900 хатнаас хөлгөө хааны ууган хүү төрсөн. Тэр нь бол Авага хаан. Энэ одоо их хатан гэдэг их эрх мэдэлтэй христийн шашинтныг ивэлдэ аваадсан ч гэсэн тоогоос хатан бол ууган хүүгийн төрүүлэг юм байна. Тэр яг одоо сөв бэлэг тавиад авсан гуйг хатанч биш, бүр сүлд авсан баг хатнаас нь л ууган хүн төрсөн бас нэг юм онцлогтой юм байна. Хөлгөө хааны хувьд. За тэгээд тоогоос хатны тухай ярианда оръё. Түүхэн тэмдэглэхдээ хөлөгөө эцэг толон үлдээсэн хатан татваруудаас тоогоос хатныг дэрэгдээ авсан. Энэ бүсгүй Христ мөргөлдөн үнэн сүсэгт хатан байсан. Эр нөхрөө таал болсны дараа асархуу ёсыг даган тэрээр хөлөгөө хааны хатан болж ирээд дагаад их замд гарчээ. Энэ хатны ачаар дэлхийн бүх Христийн шүтлэгтнүүд гэгэнтэн болсон гэж нэгэн түүхч биччихсэн юм байна. Тоогоос хатны улс төрийн нөлөөллийн тухайд хэд хэдэн арабын их сурвалжид бас тэмдэглэж байсан байна. Нэгэн ханхуу эцгийнхаа загснаар монголчуудад дагаар орох болсонд тоогоос хатан түүнийг дэрэгдээ авч Гакар нутагт тасалж өгөөд 100 морьтноор шагнасан. 1258 онд хөлгөө хааны эцэг Багдад балгадыг эзлэн авсанд тоогоос хатан тэр хотын Христ мөргөлтнүүдэд өршөөл үзүүлж байсан байна. Армяны түүхч Кракос гэдэг хүний бичснээр бол Багдадыг монголчууд эзэргэсний дараа түүнийг Несторын шашинд ихнэр Докуз, Несторын болон бусад Христийн урсгалыг дагагчдад өршөөл үзүүлэхийг хаанаас хүссэнд хаан их хатныхаа тааллыг бодож Христ мөргөлтнүүдийг бүгдийн амийн өршөөд эд хөрөнгийн буцаан өгөөд Христүүдийн эд зүйл амь насанд халдахыг хатуу хариулсан зарлиг болгосон гэж хүртэл бичижсэн байна. Бас нөгөө алдарт түүхч бичгийн мэрэгэн хүмүүн Рашид Аддийн бичгтээ Хрээдүүд аль эртнээсээ л Христийн шашинд орж тоогоос хатан ч гэсэн Христ мөргөлтнүүдийг өмгөөлөн ивэж байсан болохоор тэд үргэлжил сайн сайхан аж төрж байсан. Хатныхаа сэтгэлд нийцүүлэх гэж хөлөгөө хаан загалмайтуудад сайн үйл хийхээс хизээд татгалцдаггүй байжээ. Тиймээс хөлөгөөгийн улс даяар загалмайтны сүмүүд баригдаж тоогоос хатны өргөөний үүдэнд тахилынхаа ширээг засч мөргөлийн хонх уянгалж байдаг байлаа гэж үтсэн байна. Бас Вартаны тэмдэглэлд Иран дахь монголчууд цагаан давуугаар бүрсэн сүм хэлбэрт гэрүүд байнга авч явдаг. Хонхны оронд цохиж чимээ өгдөг жамхаарын дуугаар Христүүдийг мөргөлд дууддаг. Өдөр бүр шашны үйлийг санваартаннууд нь гүйцэтгэдэг. Тэнд газар газраас ирсэн Христ мөргөлтнүүд амар тайван амь зуудаг нь гайхалтай. Инхийг хүсж ирсэн тэд их бэлэг шан хүртээд сэтгэл сайхан болж буцдаг байсан гэж хүчжээ. Христийн мөргөлтнүүдийг ивэдэг байсан тоогоос хатнаас тус дэм хүртэх явдал ямагт л гардаг байсан. Ислам шашинд ханхуу аргун Жалал хэмээх ханхууг барьж
их мөнгө зос нэхэж гинжлэн хорьсон байна. Бусад ислам шашинтнууд Жилал бол загалмайтай учраас тэр манай шашны эсрэг том дайсан буруу намтан түүнийг хөнөөх нь исламын хууль хэмээн шаардан орилдож байсан тул тэр Жилал гэдэг ханхүүгийн охин Роузак нь Хүлэгүү хааны хатан тогост очиж эцгийг минь аргууны гараас гаргаж авраллаа хайрлаач гэж гуйж мөргөж байжээ. Сонирхолтой нь эзэнт гүрний үед ч түүнээс хойших бүхий л цаг үед хатан ихнэр хүн хүүхэд төрүүлж эр нөхрийнхөө удам угсааг үргэлжлүүлэх нь үндсэн үүрэг гэж үзсээр ирсэн. Нэн ялангуяа эзэнт гүрний үед хатад хааны удам залгах нугуун үрийг төрүүлж байж байр сууриа бэхжүүлж авдаг нь хууль байсан. Гэтэл түүхэн их сурвалжид өгөөснийг үзэхэд тогос хатан хүү охины алийг ч төрүүлж өгөөгүй атал Хүлэгүү хаанд асар их нөлөөтэй хамгийн хайртай хат байжээ. Тэгэхээр одоо бидний ярьдгаар үнэхээр хайрлаж дурлсан л хатан байсан байна л да. Аршид Ад-Дины бичснээр Хүлэгүү Персийг дайлаар мордохдоо тогос хатан Үлзий хатан нарын иш хатад Ёшмод аваага химэх Ахмад хөвгүүдээ авч замд гарсан байна. Ингээд харахаар ерөөсөө Хүлэгүү бол тогос хатнаа ямар их хайрладаг байсан харагдаж байгаа. Тэр тогос хүүхэд төрүүлсэн байна уугүй байна уу ерөөсөө хамаагүй явсан газар бүхэндээ дагуулж явдаг. Тогос хатны гуйсан бүхнийг биелүүлдэг. Тогос хатантай ингээд шашин нэгтэй хүмүүсийг юу ч боллоо гэсэн дандаа өршөөж ивэж эд хөрөнгийг буцааж өгдөг байсан гэдэг нь ингээд түүхчдийн бичсэнд тодорхой байгаа юм л да. Тэгэд тэр Персик дайлаар мартахтаа хүртэл тэр хөвгүүдээ болон хамгийн хайртай хат дотроо тогос хатныг хамгийн толгойд нь ингээд дагуулад явсан байна. Миний тэмдэглэл Ану хатан хот улангүнж их дайны зурагтай 2027 он хүртэл ухаанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд Интерном Мир улсын их дэлгүүрийн Мажистикт Мөнх хаан ч гэсэн дөө Хүлэгүүд сургаал айлтахдаа их баг үйлийн алинд нь ч Чингис хааны ёс засаг хуулийг л даг. Оксоц мөрнөөс алс холын мессер газрыг хүртэл өөрийн чин зарилгийг дагсан хэнийгч болов хүндтэйгээр шагнаж ивэлдэ авч бай. Эсэргүүцэж зөрхилсэн хэнийгч болов ихнэр хүүхдтэй хань нөхөртэй хамаатан төрөлтэй хайр найргүй бяц нэц гიშгэх түн. Хурасаанаас эхлээд цайз бэхлэлтийг эвдлэн нураахтун гэд эрхэд тэнгэрийн хүчээр самуун дайсныг дарж өвөл зуныхаа бэлчээрийг агуутах тугай. Бүх хэргийг гагцгүй тогос хатан лугаа зөвлөлдөн шийдэж бай тугай гэж дүүдээ сургасан байна. Тэгэхээр ер нь тогос хатан зөвхөн Хүлэгүүгийн хайрыг татаад зогсохгүй алтан ургийнхан донд асар их нэр хүндтэй мөнх хаан хүртэл хүндэлдэг тийм ч болохоор Хүлэгүүд сургаал айлтахдаа тогос хатны л тогос хатантай л зөвлөлдөж бай, тогос хатны л үгийг сонс гэж хэлсэн их сонирхолтой байгаа юм л да. За тэгээд аргын тооллын 1264 оны 2 дугаар сард Хүлэгүү хаан хэдэн өдөр сунан найрлж ан аав хийжээ. Хаан ан ааваас эргэж ирээд угаал үлдснийхээ дараа гинт чилэрхэж биеийн хүндрэн хэвтэрт орсон байна. Хүлэгүү хаан хятад отч нарын өгсөн туулга ууж ухаан баларцснаас зүрх нь ихэд хүн дээр хатгуулан өвчжээ. Өргөн мэдлэгтэй эмч отч нар хааны гэц дотрыг цэвэрлэж илаашуулах гэж хичнээн хичээж чармаасан ч гэсэн ямар ч сайн эм тан чадaltaй эмч отч нар хааны амийг тогтоож дийлээгүй гэдэг. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт Ану хатан айлтлал энерлийн дэд их дайны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Занга цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт Тэнгэрт шаантаг хэлбэрт сүүл доод харуулах үзэгдэхэд хорвоо ертөнцид 48 насыг зооглосон их хаан Хүлэгүү хааны сүнс тэнгэрт оцсон гэж Аршид Ад-Дин тэмдэглэсэн байна. Илхаант улсын их хаан Хүлэгүүг тэнгэрт оцсон хойно загалмайтны сүмд их хааны төлөө залбиралд үлдэхүү яах вэ гэж иш хатан тогсоос асуухад сүмд зан үйлхийг хэрэггүй харин хишиг түгээж татвар говчорыг буулга гэж хариулсан гэдэг. Тэгэхээр бас их ухаантай л хатан байсан байна л да. Нөгөө өөрийн ийм христийн шашинтай болохоор христийн сүмд зан үйл хийх үү гэж тэр гар хөл шадар хүмүүс нь асуусан. Гэтэл Хүлэгүү бол загалмайтан байгаагүй. Тийм болохоор тэр хүний шүтдэггүй байсан шашны сүм хийдэд залбирал үлдэх нь буруу номын хэрэг болно гэдгийг хатан ойлгоод
зүгээр шууд хааны гэгийн дурсгалыг хүндэтгээд өглөг шиг тараах юм бол хүмүүсийн баярлсан сэтгэл нь тэнгэрт очиж байгаа хааны сүнсийг замын шулуутгана гэж үзсэндээ Христийн сүмд зан үйл хийснээс өглөг шиг түгээ аврал өршөөл хайрал гэж зарлаг болгож исэн байна. Хүлгүүг тэнгэр талсны дараа тогос хатан ордны түшмэл сайдуудаас хааны гэрээслэл ёсоор ууган хөөгөн абагааг нь хаан суурьнд залах хэсгийг асуун зөвшөлтсөж байсан гэдэг. Ухаанд тогос буюу докуц хатан их хааныг таал болсноос хойш төдийлөн удаан амьдарсангүй тогос хатан хүлгүү хааныг тэнгэр болсноос хойш 3 сарын дараа абага хааныг их хааны суурьнд суулгаад өөрөө таалал болсон гэж Вартаны тэмдэглэж өгүүлсэн байна. Армяны он тооллоор 714 онд энэ нь бол аргын тооллоор бол 1264 он юм. Тэнгэрт гайхамшигт нэг үзэгдэл болов. Умраас дорн зүгт нэгэн од гэрэлтэн харагдаж өмнө зүгт тэнгэрийн багнамт гэрэл цацруулав. Тэр од үнэхээр жижигхэн. Гэвч их хөдөлгөөнтэйгээр тэнгэрт нэгэн сар үзэгдээд гинт алга болсон юм. Тэр од үе баруунаас өрн тийш үзэгддэг сүулт одтой адилгүй. Ас холоодсны эцэст гэрэл цацруулах бөгөөд гэрэл нь өдрөөс өдөрт нэмэгцээр улмаар алга болж байлаа. Энэ цагт хүлэгүү хаан хийгээд түүний хайртай Токуц хатан тэнгэр талсан юм а гэж төгч Керакос бичиж үлдээсэн байна. Энэ нь бол бас л их сонирхолтой үзэгдэл болсон байна л да. Илхан тулсын их хаан түүний хайртай хатан хоёрыг тэнгэрт отох тийм ертөнцийн бас нэг од гаргасан дохиоч юм шиг гэж төгчд үздэг юм байлээ. Их хаан хүлэгүү иш хатан тогсын хамт ойролцоо насан эцэлснийг эдгээр их сурвалжийн мэдээсэлд баталж байна. Тогос хатны сууж байсан сайхан уужимхон орд өргөөг тогтооны хатан хожимо хөгчин хатанд өгсөн гэдэг. Тогтооны хатан гэдэг нь тогос хатны үеэл агаад хүлэгүүгийн татвар хаттын нэг бас л загалмайтны шашинтай бүсгүй байсан байна. За ийм нэгэн сонирхолтой хатан тэр үеийн ёс заншлаар нуган үр төрүүлжиж хаанд болон ордонд үнэлэгддэг, үнэлэмж авдаг байсан үед гүнжиж төрүүлээгүй, хүүч төрүүлээгүй ч гэсэн их хааны хайрыг насан эцэг хүртэл татаж яваад Алтан ургийнхны донд нэр хүндтэй хатан байгаад түүхэнд ийм сайхан гэгээ мөртөгөөр гэрэлт оддын үдэл дээр өдөөлж тэнгэрт морцсон байна. За ингээд гайхамшигт Монгол хаттын подкастыг сонирхон сонсож байгаа та бүхэндээ талархал дэвшүүлье. Тэгээд манай сувгийг дагаарай. Цаашдын подкаст улам сонирхолтой болноо. Илүү хичээнэ гэж амлаж байна. Баяртай.